Чи хамгийн анх багшийг яаж мэдээж яаж 369 гэдэг community-д орж ирсэн бай? Тэр тухайгаа ярьж өгөөч. Би хамгийн анх Facebook ухажгаад багшийн рилийг үзээд багшийг анхаарч ирсэн. Тэгээ багшийг анх хараад нүд нь ингээл цаанаасаа л нэг надаа ингээ юм хэлэх гээд байгаа юм шиг бүр ингээл нэг тийм мэдрэмж төрөөл. Тэгэл би цаашаа багшийг судлаад таталцлын уулын талаар ярьж исэн подкастыг үзэл ийм хүн юм байна гэдэг анхны мэдээлэл авч исэн. Тэгээд цаашаа судалж агаад анх ийм community байт юм байна гэж мэдээд ер нь бол яг миний хайж исэн зүйл энэ юм байна. Яг би яг зөв хүнээ олж харсан юм байна гэдэг мэдрэмж төрөөд энэ community-та илсэж исэн. Вау, гоё мэдрэмж авч ирсэн байж нүдээс нь. За тэгвэл чиний хувьд манифест гэж юу вэ? Чи бидэнд биелсэн хамгийн анхны биелсэн манифестээс ярьж өгөөч. Би хамгийн анхны миний манифест хийж ийн гэдгээ мдээгүй байхдаа би манифест хийсэн байсан. Анх багштай таарад 3 сард таарчаад за ер нь ийм судалдаг хүн байна. За ийм community байд юм байна гэдгийг мэдээд 4 сарын сүүлээр за би багшаа ингээд орох гэсэн юм хичээлээ үзэх гэсэн юм гэд анх хэлээд орох жахад за сарын сүүл болж байгаа юм байна. 5 сарын 1-ээс эхлэегээ би багшд хэлжсэн. Одоо тэгээд бодоод ахад 3 сараас эхлээл би яг ийм имийг судлах сонирхол маань цаанаасаа төрөөл ийм ижил зүйлийг ойлгодог хүмүүстэй болчих юмсан гэж бодож исэн маань яг энэ группэд анх орсон миний манифест байсан. Өөрөө мэдлгүйгээр манифест хийсэн байсан. Тэгвэл би чамаас хичээлтэй холбоотой нэг асуулт асууя. Манай хичээл дээр мөнгөний блокийн тухай багш агуу ярьдаг штэ. Чиний бодлоор мөнгөний блок гэж юу вэ? Би яг тодорхой хэмжээний мөнгөний айдастай байсан. Анх ингээд миний мөнгө ингээд багасаад байна гэж бодох ч юм уу. Эсвэл би ингээд мөнгөө өрөөд байна гэж боддог байсан. Тэгээд энэ эргэлзээ айдас дээр ямар арга хэмжээ авах уу? Яавал би энэ байдлаасаа гарах уу гэдгийг бодож үзээд хамгийн түрүүнд за би яг ийм эргэлзээ айдастай юм байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд хадгаламжийн данс нээсэн. Тэгээд өдөр болгон хадгаламжтай мөнгө хийгээд за би ингээд мөнгөтэй шүү, хуримтлалтай шүү, хуримтлал үүсгэж байгаа маань надад эргээд мөнгө маань багасж ийн гэдэг мэдрэмжийг арилгаж өгсөн. Тэгээд давхар би төрсөн өдрөөрөө 3 сая төгрөгийг багшийн данс руу шилжүүлээд за багшаа би ингээд өдрөөрөө өөртөө бэлэг бариад ингээд 3 сая төгрөг шилжүүлж байгаамаа. Энэ нь ингээд миний скулд 1 жил ингээд явах хичээлийнхаа эрхийг авж байгаа. Хоёрдугаарт ингээд дэлхийн 7 гайхамшиг юм уу? Эсвэл Балид очих ретрит аялалдаа ингээд би урдчлаад ингээд хөрөнгө оруулалт хийж өөрийгөө ингээд баярлуулж байгаамаа гэж хэлээд 3 сая төгрөг хийгээд юу яжсэн? 3 сая төгрөг хийжсэн. Маш сонирхолтой зүйлс болсон байна. За тэгээ одоо ингээд бодоод үзэхэд хүн болгон ингээд өөрийн гэсэн цаг хугацаатай бүх юм цаанаасаа ингээд цаг хугацаанда болж идэг шүү. Чи бити яараарай. Чиний цаг ирэхэд бүх юм цаанаасаа болно. Энэ группэд орсон чинь бүх юм цаанаасаа болох ёстой зүйл болж байгаа учраас чи энэ группэд байгаа шүү гэдэг зүйлийг мэдээсэй гэж хүсэж байна. За маш гоё үг хэллээ. Маш баярлалаа. Баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа.